За энд нэг гоё асуулт орж ирж байгаа шиг байна. За яа тэгж जैन те. За найз нөхөд гадны хүмүүс бидний гомдоол ахиж зовхгүй тулд бид сонголтоо хийгээд тэднээс харилцаагаа тасалж болно. Харин төрсөн ах маань олон жилийн хөдөлмөр хөлсний маань зээл авчхаад өгөхгүй байх үед яаж харьцуул зээгүрээ. Яалтчгүй төрсөн ах болохоор холбоо таслана гэхэд хэцүү. Гэхдээ би өөрөө бас гомдоод хэцүү байх юм аа гинэ. За хоёрдугаар заяа би чамд нэг хэд хэдэн жоохон цэг хэлээд гээ. За айгүй гоё асуулт байна. Яг энэ байгаа байхгүй. Нэгдүгээрт хүн чамайг тэглээгээд гомдох нь ухаантай сонголт биш. Чи өөрийгөө зовоох сонголт байгаа. Хоёрдугаарт чи өөрөө өмнө нь төрсөн ахта зээл хийгээд хамаг хөдөлмөрөө зориулаад төрсөн ахта гэд. Чи төрсөн ах байж ч бол ямар ч хүн байж болно. Гэхдээ чиний чамаас тустай хүн байхгүй юу? Тэгэхээр тэр хүнийг чи өрөвдөөд танд мөнгө хэрэгтэй би таныг аварья гэ доошо хийсэн сонголт хийсэн чиний дараагийн өмнө хийсэн зовлонгийн сонголтыг чи нүгэл байхгүй. Эргүүлээд харах юм бол чи урд нь тэргүй тэр хүнийг манай төрсөн ах юм чинь энэ хүн зовж болохгүй гэдэг шүүмжилтэй л байсан байхгүй чиний толгойд. Чиний толгойд байсан шүүмжил чинь чамааг төрсөн ахтаа зориулах хичнээн саяар нь хэдэн олон жилийн хөдөлмөр гэхэлэр хичнээн сая байх гээд байна та тийм хэмжээний мөнгийг чи зориулахад чинь нөлөөлсөн. Тэр сонголт нь чинийх. Тэгээд чи тэр сонголтыг хийчээд өөрийгөө зовоох сонголт хийчээд ахтаа гомдно гэж айгу тэнийг асуудаг байхгүй. Тэ. За дараагийнх нь хэсэг нь юу вэ гэхэлэр төрсөн ах байна уу, гадны ах байна уу хамаагүй, хинч байна уу хамаагүй. Өнөөдөр бид нар өөрсдийнхөө одоо юу гэдэг те хүнийг өөрчлөн гэж бодоод яваад байгаа юм. Хүний төлөө гэж амьдраад байгаа юм. Өөрийгөө яйдаа гэж бид нар өөртөө зориулаад юмаа хийхээс өмнө хин нэгэн хүний амьдралыг өөрчилж ээж миний амьдрал сайхан болно гэж годж байгаа маань бидний өөрсдийн мунхаглал байхгүй. Бидний өөрсдийн эрүүл бус хэм маяг. Тэ? Хэрвээ чи нэгэнт тийм байдалтай хэм маягаар амьдраад байсан бол одоо тэрнээс гарах мөчөөсөө ахуулаад чи тэр зовлонг ардаа тавьж болно. Тэ? Мөнгө авах талаар би яриаггүй. Зүгээр чиний зовох талаар, зовох сонголтын талаар ярьж байна. Өнөөдрийн энэ моментод гэхэд чи 3 янзын сонголт байгаа байхгүй. Чамд хүнийг өөрчлөх эрх байхгүй. Чамд чи өөрийгөө л авч явж чадна, өөртөө л зориулаад өөрийгөө тижээгээл өөрийнхөө оюун санааг, өөрийнхөө амьдралыг, өөрийнхөө үр хүүхдийг, өөрийнхөө гэр бүлийг аврах л эрх байгаа. Тэ? Тэрэндээ чи зориулах ёстой юм аа өөр хин нэгэн хүнд зориулчаа чи өөрийгөө хүчтэй явна гэж яаж бодсон. Тэгэхээр тэр чин бидний айгу нийгмийн чин тарих угаалт ахгүй. Чи гайгүй юм чинь танаа ах юм чинь ийм чинь танаа ах байсан ч гэсэн чиний амьдралаас хулгайлах эрх байхгүй. Гэтэл чи ахтаа миний амьдралыг та авчхаа. Тэр ах чи өөрийн амьдралгүй юм уу? Өөрийнхөө амьдралыг дийлэхгүй юм уу? Тэ? Миний амьдралыг авчхаа гэж хэлээ чи өөрөө бэлгэлцсэн байхгүй. Өөрийнхөө тэр олон жилийнхаа хөдөлмөрийг зориулчаад хэний буруу юм? Чи өөрөө зориулснараа чиний буруу байхгүй. Гэхдээ чи өөрөө тийм сонголт хийцэн бол энэ чинь чиний сонголт. Чамаа хэцүү байдалд хинч оруулаагүй, чамааг өөхгүй бол ална гэж хэлээгүй, юу гэдгийг өөхгүй бол болохгүй гэж хэлээгүй. Чи өөрөө сайн хүн гэж өөрийгөө ятгаад, сайн хүн байхын төлөө ахта үгүй гэж хэлэх зориггүй да, өөртөө итгэлгүй да, өөрийгөө гайгүй гаргах гэж одоо ямар нэгэн сэтгэлийн ханамж олж авах гэж бид нар хүссэндээ тэр сонголтыг хийдэг. Тэгэхээр тэр нь чиний өөрийн чинь зовлонгийн сонголт байхгүй. Тэгээс зовлонгийн сонголтын ийм нэг циклд орцсон хүмүүс аяг их байдаг. Өөрөө ерөөсөө хөгждгүү, өөрийнх нь хамаг юм ингээд өрн таран хийцнийхаа дараа бид нар дандаа арталт нэг гонгонсон, гоншгонсон, гомдсон, шаналсан, тэрийгэ буцааж авах гэсэн тий. Яа чи ахыгаа бэлэнчилсэн болгоцсон байхгүй. Ахыгаа ядуу амьдрах. Одоо чи ах чинь чам зээл аваагүй бол чи ахтаа итгэх итгэл чи арай өндөр байхгүй. Гэтэл чи ах чинь чамд өөртөө гişнээ сая өөртөө тэгээ чи тэрийг авч чадахгүй байгаад байгаа бол энэ маань одоо яаж энэ ах чинь чамаас илүү ядуу байгаа байхгүй. Тэ? Чи ахыгаа ийм байдалд оруулсан гэсэн. Нөгөө бодлын чиний зовлонгийн төлөө хөрөнгө оруулсан тэр хүнийг өрөвдсөн тэр хүнийг зовж гин гэж бодоод өөрийгөө зориудаар тамалсан сонголт чинь энэ байхгүй. Тэ? Одоо сонсч байна. Аюу гой жишээ заяа баярлалаа.